За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ асинхрон хичээлээрээ болоод трапезийн дөрвөн маяг, ерөнхий дөрвөн маяг хэлбэрийг ашиглаад хэрхэн интегралыг ойролцоогоор олох тухай дасгалын ажлыг танилцуулъя. За бид нар өглөө синхрон хичээлээрээ болоод А-гаас Б завсарт ийм А шүндөртөө N тэнцүү хуваасан интегралыг бодохдоо одоо жишээ нь энд ингээ харагдаж байна тийм ээ. За энэ бод x функц маань энийг n тэнцүү хуваасан тийм ээ. За ингээ n тэнцүү хуваасан юм өндөртөө завсрыг бодохдоо талбай маань интеграл a-гаас b-ийн оронд бод x dx гэж авах маань ямар талбайтай ойролцоогоор тэнцүү хөвөл a-шийг үрж хуваах нь 2. a-ш гэдэг маань нөгөө өндөр завсрын маань өндөр шүү дээ. Одоо өөрөөр хэлбэл энэ трапезийн маань энэ өндөр байна тийм ээ. За үржих нь хаалтаа нэгээд анхны e-под x0 буюу анхны бага суурь дээрх утгыг дээр их суурь дээрх утгыг нэмээд хоёрыг үржих дахиад хаалтаа нэгээд f1, f2, f3 гэх мэтлэн хуваалтын дундх хэсгүүдийн хэлбэрийг хоёроор үржүүлсэн нэмсэнтэй яах нь тэнцүү гэж өглөө бол үздсэн байгаа цөмөрөө. За тэгвэл энийг ашиглаж цөмөрөө дадлага нэг ажиллая. За дадлага нэг маань юу вэ гэвэл y тэнцүү язгуурын дор 2x дээр нэмэх нь 1 гэсэн юм функц байх нь тийм. За OX тэнхлэг ба O2 тэнхлэг. За тэгэхээр энэ функцийн граф дахиад OX тэнхлэг, дахиад O2 тэнхлэг. Мөн x тэнцүү 3 гэсэн шулуунаар хязгаарлагдсан дүрсийн талбайг олъё гэж. За олохдоо 6 тэнцүү хэсэг хуваалт ашиглаад 0.1 наривчлалтаар олоорой гэсэн юм бодлого байна. За тэгэхээр манайд бол функцийн график OX тэнхлэг, O2 тэнхлэг, x тэнцүү 3 гэсэн ийм дөрвөн шулуун морьёгаар ашигласан дүрсийн талбай болох гэж байна тийм ээ. За бодолтой харъя цөмөрөө. За эхлээд цөмөрөө зургаа зураад үзсэн чинь ийм граф гарсан тийм ээ. За графика та бүхэн шууд GeoGebra дээр зурж болно. Эсвэл одоо график зураг янз бүрийн програм дээр өөрөө бас зурж болно тийм ээ. За ямар ч гэсэн x тэнцүү тэг үед хоёрын тэг зэрэгч 1 штэ. 1 дээр 1 нэмэхээр 2 буюу язгуур дээр 2-оор эргийн язгуур дээр 2-оор огтолсон x тэнцүү тэг үед x тэнцүү 3 үед тэгэхээр чи 2-ын 3 зэрэгч 8 дээр 9-ийг язгуураас гаргахаар 3. Тэгэхээр x тэнцүү тэг үед y-ийн язгуур дээр 2-ыг x тэнцүү 3 үед y-ийн 3-ыг дайрсан ийм морин шугам трапезтэй саарал хүрээтэй. Дээд цуур нь бол одоо сая хэллээ шүү дээ язгуур дээр 2, доод цуурынх нь болохоор 3 суурьтай, өндөр маань 3 өртөгтэй энэ морин шугам трапез байна тийм ээ. За тэгэхээр цөмөрөө эхлээд 6 тэнцүү авах гэж байгаа. Тэгэхээр манай өндөр маань одоо 0-оос 3-ийн хооронд буюу x тэнхлэгийн дагуу байгаа шүү дээ. Тэгэхээр 0-оос 3-20 хооронд буюу 3-аас 0-ыг хасгаар 3-ыг 6 тэнцүү өсдөг гэсэн. Тэгэхээр 2-1 буюу 0.5 өндөртөөгөр ийм трапезуудад яана гэсэн хуваана гэсэн бол таах нь тий. Тэгэхээр өгсөг бол x тэнцүү 0.5 дээр нэг шулуун, дахиад 1 дээр нэг шулуун, дараа нь хэд дээр 1.5 дээр, дараачих нь 2 дээр, дараа нь 2.5 дээр, 3 дээр гэдэг ингээд тийм тэнцүү завсруудад яах нь хуваах нэ. За тэгэхээр хэд байх нь завсар маань 0-оос 0.5, 0.5-аас 1, 1-ээс 1.5, 1-ээс 1.5-аас 2, 2-оос 2.5, 2.5-аас 3 гэсэн ийм 6 завсарт яах нь хуваах нь тий. За тэгвэл завсар бүр дээрх утгуудаа бодож бодлоо цөмөрөө. За 0 дээр бол угаасаа ойлгомж язгуур дээр 2 байсан тий. За тэгвэл 0 дээр бол язгуур дээр 2 байсан. За энд нэг яахан буруу зүйл хийсэн байна тийм ээ. 0 дээр язгуур дээр 2 байсан тийм үү? За 0 дээр язгуур дээр 2 байсан. Энэ бол дагаа багш нь засчлаа. Ямар ч нэг тэзрэг нэг штэ нэг дээр нэг нэмэх язгуур дээр 0 дээр язгуур дээр 2 харин 0.5 дээр одоо юу гэсэн үг бол 2-ын 0.5 зэрэг язгуур дээр 2 чинь 1.4-тэй тэрэн дээр нэг нэмэхээр 2.4-өөс язгуур гаргахаар нэг ойролцоогоор 155 гэх мэтлэн ингээд бүх утгууд дээрх утгаа болчихъя. Одоо дараачих нь хэд дээр гэсэн үг 1 дээр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2-ын 1 зэрэг чинь 1 2-тэй 2 дээр нэг 3 буюу язгуур дээр 3-аас ч ойрцоо 1.7 болоо гарна тий. За тэгэхээр 1 дээр нь язгуур дээр 3-аас 1.173 тий.
За 1.5 дээр бас нөгөө 2-ын 1.5 зэрэг тэрэн дээр 1.6 гэхээр 196 гэх мэтлэн яваад утгуудаа бодоод олчих. 3 дээр 3 гэдгийг цөмөр хамгийн анх мэдсэн тий. 2-ын 3 зэрэг чинь 8, 8 дээр 9-9-9-9 язгах. Тэгэхээр ингээд 0-оос 3 хүртэлх нөгөө тэнцүү завцар болгон дээрх утгуудаа ингээд цөмөр бодоод олчлоо. Тэгэхээр нөгөө саяны томьёо байсан тийм ээ. За тэр томьёогоо цөмөрөө ашиглаад одоо бодолтой эхлэе. За ийм хүснэг тгсэн тий. За манай уг нь бол интеграл маань нөгөө нэг 11 дугаар ангид үзнээр бол интеграл тгээс 3-ын хооронд язгуурдар 2x дээр нэмэх нэгээс интеграл dx-ээр авнаа гэд бодож болох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр цөмөр энэ интегралыг бодох боломж байхгүй байгаа тийм ээ. Нэг бол хэсэгчилж болно, орлуулгын аргаас хэрэгж болно. Тэгэхээр цөмөрөө ингэхгүйгээр ерөөсөө 6 тэнцүү хуваагаад бодчихё гэсэн тий томьёогоороо. За тэгвэл нөгөө томьёо маань бол А шиг байх нь 2 байсан тий. Тэгэхээр А буюу өндөр маань 0.5. Тэрийг 2-ын 2. Үржих нь хаалтаа нэмээд хамгийн анхны бага суурь дээрх утга гэсэн. Тэгэхээр f бот 0. Нэмэх нь их суурь дээрх утга буюу f бот 3. Нэмэх нь 2-ыг үржих нь хаалтаа нээгээд дундлын завсрууд дээрх утгуудыг нийлбэх гэсэн. Тэгэхээр 0.5 1 дээрх 1.5 2 2.5 дээрх утгуудаа бодож болох юм тий. За ингээд нөгөө олсон энэ хүснэгтээс утгуудаа авчиж явшин. Тэгэхээр 0.5-ыг 2-т байхад чинь 4-ийн 1 гэсэн үг тий. 4-ийн 1 чинь хаалтаа нээлээ. f бот 1 дээр чинь 1. f бот 3 дээр 3. Нэмэх нь 2-ыг үржих нь f бот 0.5 дээр 155. 1 дээр 173, 2 дээр 196, 2 дээр 224, 2.5 дээр 258 гэдэг. Хүснэгтээс утга авчлаа гэх тий. За ингээд бүгдийн хооронд нь нэмээд 2-оор үржүүлээд явъя. За тэгэх юм бол 1 дээрээ 3-ыг нэмэхэд 4 болчихно тий. Үржих нь 2-ыг чинь энэ эдгээр нөгөө нэг 100-ны наривчлалтай утгуудаа нэмэнгүүт 10 100-ны 6 болж байгаа. Тэгэхээр 10 100-ны 6-гаа цөмөрөө 2-оор үржүүлэхээр чинь 20 100-ны 12 бол. Тэгэхээр 20 100-ны 12 дээрээ 4-ийг нэмэхээр 24 100-ны 12. Тэрийг 4-тэй яах нь хуваач. Тэгэхээр 6 100-ны 6.3 100-ны 3 гэсэн юм хариу гарах. Тэгэхээр нөгөө цөмөрөөгийнх нөгөө нэг үндсэн тэр талбай маань л ойролцоогоор 6.3. Гэхдээ энэ маань 6 тэнцүү талбайд хуваасантай байх үед ингэж гарах нэ. За тэгэхээр бид нар бол одоо интеграл 0-оос 3-ын хооронд язгуурдар 2x дээр нэмэх 1 dx-ийг хэрэг бодчих юм бол энэс илүү наривчлалтай гарна тий. Хэрвээ энэ интегралаа талбайгаа цөмөрөө интегралаа бодож чадахгүй учраас цөмөр яаж байгаа гэсэн үг. Нөгөө 6 тэнцүү хэсэгт хуваагаад ингээд бодчихвол илүү яах нь ойролцоо хариу гаргаад авчиж чадах нэ. За ингээд цөмөрөө 5 сарын 5-ны гэрийн даалгаврын доор одоо ингээд нэг 2 дахь бодлого байгаа. Синусийн графикаа зураад OX тэнхлэг болон X тэнцүү P-гээр хасагдсан дүрсийн талбайг 4 тэнцүү хуваалт ашиглан 0.1 наривчлалтаар олоорой гэсэн бодлого энэний дагуу яах нь бодох нэ. За амжилт хүсье.